Улсын их хурлын сонгуулийн 57 дугаар дорог Ярамгийн 4 5 6 7 8 дугаар хорооноос Бейдаан нэр дэвшигч Тогмодын Дорж ханд. Улсын их хурлын сонгуулийн 57 дугаар дорог Ярамгийн 4 5 6 7 8 дугаар хорооноос Бейдаан нэр дэвшигч Тогмодын Дорж ханд. 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль. 1999 онд Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуульд суралцж, төрийн санхүүч мэргэжил эзэмшив. Сургууль төгссөн даруйдаа сангийн яамнаас урилга авч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нь тэрний ажлын гараа байлаа. Тухайн үед бол эдийн засаг нэлээд ямарчсан. За картын барааны дараа үе өсөн л та. Маш олон хүмүүс төрөөс гарч ирсэн. Харин бид нар бол сөрөөд төрд бол ажиллаж исэн энэ залуу үеийн төлөөлөлтөө. Энэ залуу хүмүүс одоо яаж ажиллах вэ гэсэн байдлаар Ахмад өвмөнд хардаг байсан. Бидний хувьд бол өдөрт 16-аас 18 цаг ажиллаад үнэхээр одоо ажлын ачаал гэдгийг мэдэрч ирсэн юм залуучууд. За бидний үеийнхэн бол хөдөлмөр бол хүнийг бий болгодгоо гэсэн юм хатуу үзэл, ийм ихтгэл үнэмшил дээр хүмүүцсэн үеийнхэн байдаг. Би Япон улсад Хитацубаши гэж бас эдийн засгаараа тэргүүлдэг ийм сургуульд сурах юм завшаан тохиолдсон. Олон улсын валютын сангийн тэтгэлэг хөтөлбөр аваад ингээд их баяртайгаар Япон улсыг зорьсон. За маш их азтай тохиолдол юу вэ гэхээр миний одоо профессор маань Японы сангийн дэд сайд байсан. За тэтгэвртэй гарсан өвгөн хурж ирээд тэгээ миний дипломыг удирдаад явж ирсэн. Их онцгой хууштай ажилласан юм аа. Тэгээд түүний үр дүнд одоо Японы сангийн яамд бас тадлах хийж ажиллах юм боломж олгосон гарсан. За энэ багшийнхаа ачаар бас Монгол улстай нэлээд олон төслүүдийг амжилттай санхүүжүүлсэн. За мөн нэлээд одоо их хэмжээний одоо зээлийг буцлуу тусамж олгоход бас манай тэр багшийн тийм нөлөө их байд юм аа. Үр дүнд нь ямар ч байсан нэг 180 орчим сая долларын асуудал тусламж болж буцлуу тусламжаар бол шийдэгдсэн. Одоо жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх юм төслийн одоо ажлыг санаачлаад хэдэн Япон өвөөнөртэй бас Японы засгийн газраас 75 сая долларыг зээлж аваад туршиж үтсэн. Хэдэн дарга нар маань бас наа чи бүтэх болоо да гэж эргэлзэж байсан. Энэ маань маш амжилттай хэрэгцээ. Өнөөдрийн байдлаар 700 аж ахуй нэг чинээр зээл авсан. 12 мянган ажлын байр шинээр бий болсон. Эдийн засгийн хямралын үед энэ ажлын байр маань хэвээрээ хадгалагдсан бид олзуурхаж явдаг. Тэгэхээр санхүүжилтийн системийн зөв хийж өгөөд замун бодлогын тэр зөвлөх үйлчилгээг нь сайн хийгээд сургалтаар сайн хангачих юм бол Монгол улс, монголчууд маань ажиллаа хийж урт хугацаанд ажлын байрыг хадгалж чаддаг гэдэг ийм сайн жишээ бол байна. Хан улдүргийн 57 дугаар тойргийн хөдөлмөрийн насны хүн амын 2015-2016 оны 1-р улирлын өсөлтийг харьцуулсан үзүүлэлт. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал бол маш хүнд байдалтай байна. Эдийн засгийн хямрал бол гүнзгий шатандаа байна. Зарим дарга нар бол эдийн засаг хямраагүй Монгол улс хөгжиж байгаа гэж ойлгоод байна. Эдийн засгийн томьёолоороо бол 2 улиралд дараалан дотоодын нэвтрүүлэгтэн унах юм бол энийг эдийн засгийн хямрал гэж үздэг юм аа. Ард иргэдтэйгээ уулзаад яаж хахад бид төрдөө итгэхгүй байна. Төрд гарч байгаа хүмүүс маань худлаа яриад байна. Маш их амлалт өгөөд байна. Энэ гарч ирснийхаа дараа бидэнтэй эргэж уулзахгүй байна. Бидний санал бодлыг сонсохгүй байна. За жил их тусам амьдрал маань дордоод байна. Галгаа таллаж идэх бол энэ асуудал бүр тэрнээс илүү асуудлууд улам бүр бий болоод байна гэсэн ийм зөвхөн шаналл ийм одоо харанхуй одоо ийм уйтар гонигтай ийм нийгэм ийм хүмүүс бол улам бүр нэмэгдээд байна. Өнөөдөр дэлхийн түүхэнд одоо жилийн 10%-аас дээш долларын зээл авсан ердөө 5 орн байна. Африкийн 2 орн байна. Аргентин, Латин Америк орн байна. Түрүүчийн ярьдаг Грек байна. Нэмэх нь Монгол байгаамаа. Энэ юу гэсэн үг гэхээр бид асар үнэтэй мөнгийг аваад бид өнөөдөр цалин дэвтэр тэтгэмж болон сонгуулаа зарцуулаад байна. Өнөөдөр Монгол хүнд шинээр төрж байгаа Монгол хүүхд бүрийн нуруунд дээр 14 сая төгрөгийн өр шууд нуруунд дээр нь орж ирж байна. Энэ үр цаашаа өсөөд зөвхөн 2015 оны байдлаар
Зээлийнхаа хүүнд төлсөн дүүн бол 731 тэрбум байна. Энэ бол 820 цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Энэ бол 360 сургууль барих хэмжээний мөнгө. Өнөөдөр сонгуулиас сонгуулийн хооронд 4 жилийн хугацаанд сонгуул болохоор л намууд бие биентэйгээ өрсөж мөнгө тараадаг, мөнгө амладаг. За мөнгөө шууд өгч болохгүй хуулийн зохицуулалтаа болохоор иргэдтэй хувьцааг нь худалдаж авъя гэсэн санал тавьдаг. Ийм ажил хийдэггүй халамжийн эдийн засгийн систем рүү бид өөрсдөө ороод байна. За ийм хямарсан байгаа тохиолдолд бид энэ бодлогын арга хэмжээг засахгүй бол болохгүй юм. За төсвийн маш сахилга баттай зохицуулах, за мөнгөний бас хатуу бодлого, за мөн бүтцийн өөрчлөлтийн бодлого, за ажлын байрыг бий болгох бодлого гэдэг энэ бодлогуудыг зохицоор нь хийж иж бид хямралаас гарах учиртай юм аа. Зүүн нь бол бид их хэмжээний зээл авлаа гэсэн тохиолдолд үүнийг хүндээ хөрөнгө оруулалт хийгээд явах юм бол өөрөөгөө чинь өндөр байх юм. Дэлхийн түвшинд хамгийн бага хугацаанд улс орноо хөгжүүлсэн нь бол Сингапур 25 жилийн хугацаанд, Солонгос 30 жилийн хугацаанд босгосон бол Япончууд 50 жил мөн дээшээ хөгжлөд явж байна. Тэгэхээр бидний хувьд энэ улсыг бүтээн босгоход бол доор хаяж 2 үе хэрэгтэй. 25 жилийн дараа өөртөө итгэлтэй ийм ажиллах чадвартай шинэ үеийг дундаж давхаргыг олон болохын төлөө бид бол ажиллах шаардлага бол байна. 40 мянган яармагийнхан маань 1966 оны үерээс хойш бүгдээрээ зовлон жаргалаа нэгдээд энэ яармынхаа дэнжтээр буусан байна. Хөгжил бол хүндээ наацсан байх ёстой. Гэтэл хөгжил маань цемент рүү орсон байна. Бид Монгол хүнд хөрөнгө оруулалт, Монгол хүнийг бүтээх байдлаар ирээдүйн тусгаар Монгол улсыг ирээдүйн үед хойч үлдээх ёстой болохоос биш. Бид өнөөдөр хэн нэгэн харийн орны эсвэл гадны хүмүүсийн бодлогоор, нөлөөгөөр зөвхөн баялгаа зарж борлуулж амьдардаг ийм үндэстэн болох ёсгүй юм аа. Бидэнд өнөөдөр юу хэрэгтэй юм бэ гэхээр бидэнд ажил хэрэгтэй. Бидэнд тогтмол орлого хэрэгтэй. Аливаа улсын түүхэнд хүн амынхан 50-аас дээш хувь нь тогтмол орлоготой ажилтай байж тухайн улс бол урт хугацаанд өсөж өндөх, доктортой хөгжих боломжтой улс орон гэж үздэг. Аливаа улсын хөгжил гэдэг бол тухайн улсын өндөр байшин, явж байгаа машин, за идж байгаа, хэрглэж байгаа аливаа хоол хүнсээр бол илэрхийлэгдэх юм аа. Хөгжлийн их усрын өөрөө хүн хүүхдээсээ эхэлдэг. Хүүхдийн ёс зүйн асуудал бол бидний хувьд хамгийн тулгымцсан асуудал юм аа. Гэтэл яармагт маань сургууль цэцэрлэгийн асуудал хүнд байна. Энэ бол Монгол улсын өнөөдрийн гол асуудал болоод байна. Бид 3 сая монголчууд 3 тэрлион долларын ийм баялаг дээр амьдарч байгаа. Гэхдээ бид маш орлого багатай байна. Ухамсарын түвшинд бас ядууралд орсон байна. Бидний хувьд өнөөдөр мэдлэгтэй, чадвартай, бас итгэл сэтгэлтэй Монгол улсынхаа төлөө гэсэн зохилог зөрөгтэй ийм олон монголчууд хэрэгтэй. Бид цөөхөлөө байна. Маш их хэмжээний мөнгийг бид зам руу оруулж байна. Зам бол Монгол улсад хэрэгтэй. Тэгэхдээ энэ бол өр өгөөжтэй төслөө гэхэлэр биш юм аа. Өнөөдөр бид замаасаа бид хураамж аваад тэндээсээ орлогоо бүрдүүлээд тэгээд өрөө төлдөг ийм арт түмэн биш юм аа. Замыг нь судлаад үзлээр замын материалын 70-80% нь бид өмнө туршилсан авч. Зам дээр ажиллаж байгаа хүмүүсийн 65%-наас өмнө туршийн хүмүүс байна. Тэгээ бид арай гэж хамгийн өндөр үнэтэйгээр гаднаас зээл оруулж ирчгээ тэр зээлээ буцаагаад гаргачихж байгаа нь бидний алдаа юм аа. Үр дүнд нь 1250 байсан долларын хойш 2000 төгрөг болоод өсөж байгаа. Үр дүнд нь бид бүх идэж уудаг зүйлсээ урд туршилсан авдаг бол энэ үе доорч иж байгаа бараа бүтээх үнэтэй болчиход байгаа юм аа. Тэгээ энэ бол эдийн засгийн маш буруу бодлого. Төрийн бодлого бол хүндээ чиглэсэн. За хүн нь бол төрөөд эдэлсэн ийм хөгжлийн концепц бол өнөөдрийн бол хамгийн зөв систем байна гэж бүгд төлөөлөн зөвшөөрөд байгаа. Тэгэхээр мөрийн хөтөлбөр маань үндсэндээ макро эдийн засгийн бодлогын алдаануудыг заснаа. Ялангуяа энэ их үрийн асуудлыг бид цэцлэх система гэсэн ийм байр суурь дээр хатуу байгаа. Төр засгийн бодлого нь улс төрчөөд байдаг. Улсад орж байгаа хүмүүс нь бас зөвхөн 4 жилийн хугацаанд юу хийх вэ гэдэг дээр анхаарал байдаггүйгээр урт хугацаа руугаа харж энэ улс орны хөгжлийг урт хугацаанд төлөвлөж урт хугацаанд бий болгосон тэр хөгжлийнхаа төлөлтийн дагуу ажиллаа хийдэг байх. Энэ нь бол Монгол улсын хөгжлийн гарц юм аа.
Бидэнд өнөөдөр сургууль хэрэгтэй байна, бидэнд цэцэрлэг хэрэгтэй байна, бидэнд эмнэлгүүд хэрэгтэй байна. Энд ажиллах сайн багш нар хэрэгтэй байна, сайн эмчнэр хэрэгтэй байна. Бидэнд шинэ Монгол улсыг бүтээн байгуулах ирээдүйд 25 жилдээ итгэл үнэмшилтэй, өсөлтөх чадвартай Монгол хүмүүс хэрэгтэй. Ийм болохоор Монгол төрийн бодлого бол хувь хүндээ чиглэсэн байх хэрэгтэй юм аа. Хан улдүргийн боловсролын салбарын судалгаа үзүүлэлт. Сонгуулийн тухай хуулиар өнөөдөр иргэд бие дааж сонгуульд оролцох эрх нэгцээ. Гэхдээ бие дааж байгаа хүмүүс маань яг нам байгуулж байгаатай адил 801-ээс дээш хүнээ санд цуглуулж ард иргэдээс мандатаа авч улсын хурлд өрсөлдөж байгаараа их онцлог юм. Өмнөх 25 жилийн алдагдсан энэ алдагдлыг ирээдүйн 25 жилд үлдээхгүй төлөө өнөөдрийн энэ залуучууд бүгдээрээ сэтгэлээ нийлүүлээд хамтдаа улс төрд гар гараасаа барилцаад ойлохгүй, буцахгүй, шаналхгүй за юутай ч гэсэн ямар ч тохиолдолд ирээдүйн үр хүүхдийнхээ өмнө аав ээжнээс чинь ямар ч байсан энэний төлөө тэмцэн юм шүү гэж хэлж үр ачнараа тойруулж суулгаж энэ улсыг бид нар байгуулсан юм шүү гэж хэлхийн төлөө бид улс төрийн сонголт хийж байгаа. 800-ны хүний гаруй үсэг цуглуулад явж байхад дэмжиж 8,000 хүн маань гаруй үсгээ зурж өглөө. Энэ юу гэсэн үг вэ гэдэгтэр бид ямар нэгэн намаас биш бид агчид бол бид олон түмнээс шууд эрхээ аваад улсын уур сонгож байгаа гэдгээр онцлог байна. Өнөөдөр олон түмний хүлээлт бол бид 25 жил маш олон намуудыг сонголоо. Сүүлдээ бид 2 намаа сонголтоо хийдэг боллоо. Одоо бол бид зөв сэтгэлтэй, зөв бодолтой, зөв хүмүүсээ сонгоё гэсэн ийм хүлээлт маш их байна. 200-аад залуучууд нэгдэж нэгтрээд дундаасаа 30 гаруй залуучуудыг бие дааж нэр дэвшүүлэхээр улсын их хурлын сонгуульд бол оролцохоор шийдвэр гаргасан байгаа. За өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээгээр 23 залуучууд, за нийтдээ 30 залуучууд бид их хурлд бие даа нэрээ дэвшүүлж байгаа юм аа. Бидний хувьд 40-оос 45 насны үр хүүхдүүдтэй амьдрал маань тогтцсон. Гэхдээ одоо өнөөдөр улс орныхаа төлөө өөрсдөө хувь нэмрийг оруулахгүй бол болохгүй гэсэн ийм итгэл сэтгэлтэй, ийм нэгдсэн шийдвэр хүрсэн ийм залуучууд байгаамаа. Улсын хурлд бие дааж сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн маш олон нөхдийнхээ хамт бид мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. За мөрийн хөтөлбөр маань хүн хөдөлмөр хөгжил гэсэн энэ мөрийн хөтөлбөр байгаа. Дэлхийн хөгжиж байгаа мөн хөгжил ойролцоо маш олон орнуудаар манай залуучууд явж сурж, ажиллаж, тентгийнхаа бас соёлыг, тентгийнхаа бас жишгийг Монголдо нэвтрүүлэхээр ийм залуучууд цуглуулчаад байна. Хүнийг дээдэлсэн төрийн бодлого нь хөдөлмөр эрхлэлтээр дамжин хэрэгжиж, хөгжлийн үндсийг баттай бий болгоно гэсэн үзэл санаанд тулгуурласан хүн хөдөлмөр хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Харин энэхүү агуулга ярамгийн иргэдэд бүтээн байгуулалт болон өөртөө итгэлтэй, сэтгэлтэй, мэдлэгтэй иргэн нэг бүрийн төлөө хамтран ажиллах хөшүүргийг бий болгоно. Ингэснээр ярамгийг жишг хороолол, хан уулыг жишг дүүрэг болгох цаг ойрхон байна. Монгол улсын эдийн засгийн хямралыг арилгах, орлогын тэгш бус хуваарлалт, төсөв санхүүгийн буруу бодлогыг засч залруулахад өөрийн сурсан мэдснээ зориулахаар сэтгэл шулуудан улс төрд идэвхийлэн орсон энэ эрхэм бяцхан үрс өөртөө итгэлтэй, өрсөлдөх чадвартай шинэ үеийнхэн төлөө ийм сонголтыг хийлээ. Бид өнөөдрийн эдийн засгийн хямралт байдал мөн Монгол хүний гээгдүүлсэн энэ нөхцөл байдлыг засалруулах ёстой үүрэгтнүүд юм аа. Бид энэ улсын төлөө эх 25 жилдээ тууштай зүтгэх болно. Улсын хурлын сонгуулийн 57 дугаар дарга ярамгийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооноос Бэйдаан нэр дэвшигч Тогмодын Дорж ханд 25 жил хүлээлээ, твчлээ, харлаа. Бид өөрчлөх ёстой. Энэний тулд бид нэгдэх ёстой.